Сайн байцгаана уу? Сонор мэдэмлэгийн урлагийн мэслийн эмч Ган Гэрэл байна. За, бэлэг эрхтний протез буюу хөвчрөхөө байсан бэлэг эрхтэнд суулгадаг, бэлэг эрхтэн хөвчрүүлдэг аппаратын талаар танилцуулъя. За, энэ мэсэл маань нуруу нухсны гэмтэл болон наасахын гэрээр бэлэг эрхтэн хөвчрөл буурах, хөвчрөхөө байсан. За, янз бүрийн өвчин шалтгаантай бэлэг эрхтэн хөвчрөхөө байлаад эмийн эмчилгээ хийгээд үр дүнгүй бэлгийн харьцаанд орох боломжгүй ийм залуучуудад хийгддэг мэсэл байгаа. Энэ мэсэл маань бэлэг эрхтэн хөвчрүүлж байгаа ч гэсэн бэлгийн дур хүсэл болон бэлэг эрхтний дур тавилтанд нөлөөлдөггүй. Бэлэг эрхтнийг бэлгийн харьцаанд орохын өмнө автоматар хөвчрүүлээд бэлгийн харьцаанд ор дуусны дараа автоматар буулгачдаг ийм аппарат байдаг. Жигнэр хилдэг болон нугалдаг гэсэн хоёр төрөл байдаг. За, хэмжээний үед гэх юм бол мэдээж 14-өөс 20 см. За, хүндээ тохируулаад хүнийхээ бэлэг эрхтэнд тохируулаад хэмжээгээ сонгоо хийждэг. Бэлэг эрхтнийг бэлгийн харьцаанд орохын өмнө автоматар хөвчрүүлээд бэлгийн харьцаанд ор дуусны дараа автоматар буулгачдаг ийм аппарат байдаг. Хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй 100% силиконометралтай ийм аппарат байдаг. За, дэлхийд дахинд бол 1970-аад оноод хийсэн байдаг. За, энэ жилээс манай эмнэлэг маань Монгол улсад хийж эхлэдэг байгаа.